Энэ бол Юя. Түүнийг үеийн хүүхдүүд нь бүр аав ээж ах эгч нь хүртэл бүдүүн царай муутай гэж ад үзэн дээрлэгдэг. Түүнд өвөөгөөс нөр итгэж найдах хүн байхгүй ганцаардмал нэг. Харин тэр зэрэгцэх ертөнц рүү орох хаалгыг санаандгүй олж нээснээр нэгэн өдрийн дотор сургуулийн хамгийн царайлаг залуу болж дээрлэхүү гаруудыг хашраах чадваруудыг эзэмшиж гүнжээс гэрлэх санал авч таалагддаг охиныхоо баатар нь болоод авна. Манай голдор Юя. Тэр газар ширтэл алхаж явтал эмэгтэй хүний "Болооч намайг явуул" гэх дуу сонсогдлоо. Эргэн тойрноо хартал хідэн эрэхтэй хүмүүс нэг охиныг булан чахаад өдөж хоргоож байна шүү. Юуя зориглон тэр охин туслахыг оролцсон ч нөгөө хэд нь бүдүүн царай муутагаар нь дуудаад зодоод хайчихдаг. Тэгтэл ашгүй цагдаач ирж охин Юуяд баярлснаа илэрхийлэхэд тэр зүгээрээ гэд яваад өгнөө. Өвөө нь түнд үргэлж ийлдэг байж тусламж хэрэгтэй байгаа хүнд эргэлзэлгүй тусалж байгаарэ гэж зааж сургадаг байжээ. Гэртээ эрэхт нь хан дээр түүнийг доромжилж сараатсан үгнүүд дүүрэн харагдана. Бүр жаахан байхаас нь л хүн болгон муухай хандаж аав ээж нь хүртэл ах эгч нь ийм хөөрхөн байхад царай муутай юм гэж ад үздэг байжээ. Донд сургуульд ороод бүр илүү гадуурхагдаж зодуулдаг болсон Юуя ганц харж ханддаг хүн нь өвөө нь байж гин. Тийм ч учраас нас барахтаа бүх хадгаламж байшингаа Юуяд гэрээслэн үлдээж тэр өвөөгийнхөө байшинд ганцаараа амьдрах болов. Аав ээж нь өвөөгийнх нь үлдээсэн өв хөрөнгийг булаацалтаад авч чадаагүй болохоор Юуятай бүр харьцааж болсон байлаа. Ингээд хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж явсаар дунд сургуулаа төгсөх болов. Даанч төгсөлтийн баяр дээр хүртэл бүлийн гаруудад зодуулаад авнаа. Цагийн ажилдаа явах хэрэгтэй байна гэд байхтал чи төгссөн ч бид нарын мишог хിവэрэ шүү гэд нүдийг нь хөх нэц болтол зодчихно. Тэгсэн чи ах эгч хоёр нь зодуулахыг нь холоос хараад инээдсэн зогсож байвал яах вэ? Царайнаас цаашгүй амтд. Арай гэж салгалаад ажилдаа очтол дарга нь дандаа хоцорч байх юм гэж уурлаад дахиж ирэх хэрэггүй гэлээ. Мань хүн гэртээ очиод хөхөрснүүд доожоогүй царайгаа хараад тэсэлгүй уурлаж толио аглаад хан манаа нүдэж байтал санаангүй нууц өрөөний хаалга нээгтчихлээ шүү. Тэр өрөө нь янз бүрийн аяллаас цуглуулсан сүвнэр юм уу гэмээр зүйлсээр дүүрэн байлаа. Шар шувуутай хээ угалж болсон сонио хаалга олоод нээтэл цаана дахиад нэг өрөө байна. Тийш ортол гинэт компьютерийн дэлгэц шиг юм гарч ирээд өөр ертөнцтэй холбогдлоо энтер гэдэл мэдээлэл өгч эхэлнэ. Тэр дээр нь бүр авсан юм хадгалах, хаалгаар хэн орж гарахыг тохируулах, статус шалгах гэх мэт компьютер тоглоомын функц шиг юмнууд байдаг юм байна. Мань хүн өөрийнхөө статусыг шалгахтал бүх үзүүлэлт нь маш бага левел 1 гэж гарч ирлээ. Гадагшаа хартал үнэхээр л шал өөр ертөнц байваа. Энэ нууцлаг байшингийн эзэн агуу шийдтэн байсан бөгөөд хэн олсон тэр хүн нь хүчтэй ич хідээр хамгаалагдсан энэ байшингийн шинэ эзэн нь болох учиртай байжээ. Тэрч байтугай нөгөө ертөнцөөс энэ байшинд эзнээс нь өөр хинч орж ирэх боломжгүй гин. Мань хүн бас үхлийн аюултай гэсэн тайлбартай баахан зэвсэг олж гадаа гараад бэсик зэвсгийн эрдэм сураад авлаа. Даанч статус нь левел 1 хിവэрэл байгаад байв. Яаж ихсгдэг юм болоо гэсэн шүү юм бодоод байж байтал гинэт мангас тайрав. 300 левелтэй огр байшингийнх нь ич хидийн хамгаалтыг эвдлэх гээд ургаа мод суг татж аваад дайраад байдаг шүү. Юуя айж байснаа гинэт ухаан ороод жадаа шийдсэн чинь мангасыг нэвц сүлбээд алчихлаа. Жад нь боцож ирээд мангас алга болохдоо баахан айтем сунгаанаа. Юуягийн левел шууд л 100 хүрээд мөнгө авах гэсэн сонголт дээр дарсан чинь мангаснаас үлдсэн айтемс мөнгө болж хувирлаа. Маргааш өглөөн сэртэл юун илүүдэл чинь нөл булчин шүрмэс болсон залуу болж хувираад хувцсан таархаа болчихжээ. Шидтний байшингаас хэмжээ нь автоматар өөрчлөгддөг хувцас олж өмсөд байж байтал 200 левелийн слайм мангас тайрав. Энэ удаа Юуя маш тайвнаар жадаа гарган амархан устгатал мангаснаас кофен слайм хүзүүний зүйлд унж Юуягийн левел 150 боллоо. Юуя олсон мөнгөөр ахлах сургуультай өмсөх форум захиалаад нөгөө шидийн ертөнцийн өдөр бүрийг өөрийгөө мэдэрч жаргалтай өнгөрөөнө. Шаналж зовхоо болж дасгал бэлтгэл хийгээд зэвсгийн эрдэм чадах чинээгээр сурч байв. Нэг өдөр элит гоблин байшин руу дайрахад Юуя чадварлаг тулалдж бүр скил ашиглаж амархан устгалаа. Цаг хугацаа нүд ирэмхийн зуур өнгөрч ахлах сургууль эхэллээ. Хүн болгон түүнийг сонирхож ах эгч нь хүртэл шинээр шилжиж ирсэн гэж бодож байв. Өөрийгөө Юуя гэдгээ хэлэхэд бүгд гайхаж шоконд орлоо. Өөрчлөгдснөөс хойш ямар болсноо хараагүй байснаа Юуя сургуулийнхаа нойлын өрөөний толинд өөрийгөө хараад
бас л шоконд орл. Хичээл таарсны дараа ах эгч хоёр нь ирээд азгүй амьтан минь яаж ингэтлээ өөрчлөгдөв гэцгээж байтал хажууд нь лимузин ирсэн чинь дотор нь Юягийн аварсан охин, нөгөө дээр аварсан охин. Юяч миний нэрийг яаж мэдсэн юм бэ гэхэд охин би талархлаа илэрхийлмээр байсан учраас чамайг хайж олсон юм аа. Намайг Каори гэдгээл гэж байна. Тэгээд бүр элитүүдийн сурдаг Ойсен актанд орох уу? Манай аав захирлан байгаа юм аа л гэж байна. Юуя харин баярлаа. Гэхдээ би тийм сургууль сурахаар ухаантай бишээ гэтэл ах эгч хоёр нь дундуур нь орж ирээл. Бит хоёр орё л да. Бит хоёр Юуягаас хамаагүй онц сурдаг. Спорттой ч сайн гэтэл Каори. Би та хоёрыг ч бас судалсан. Юуяг дээрлэгдэг биз дээ. Тэр бол миний хувьд баатар. Тэгээд ч Ойсен актем дүн сурлагаас илүү тухайн хүний хүмүүжил хүн чанарыг онцлж үздэг. Юуя чи сурч чаднаа гэд ятгахсаар байгаад аавтайгаа уулзуулахаар аваад явна. Каоригийн аав Цукаса захирал охиныг минь аварсанд баярлаа. Манай сургууль үн төлбөргөө сурч болно гэсэн ч Юуя гоц авьяастай ухаантай хүүхдүүд л сурдаг биз дээ гэд эргэлдсэн хэвээр. Гэтэл сургуулийн захирал гоц ухаантай хүн гэдэг бол цагаа зөв ашигладаг. Сурах арга барилаа олсон хүнийг л хилдэг. Нэг өдөр сураад үзгээд ятгахсаар байгаад нэг ангид оруултал. Бүгд түүний царайлгийг нь бишрээд л байхад Юуя маань намайг юу гэж бодож байгаа бол надад дургүй байгаа болов гэдэл бодоостой. Завсарлагаанаар хүүхдүүд түүнээс чи айдлуу найз охинтой юу гэдэл баахан юм асууж байтал. Рио гэдэг хүүхэд явж хоол идийгээд сургуулийн цайны газар руу дагуулад явлаа. Менюг нь үзтэл бүх юм нь үнгүй байсан чи Юуя зүүж шиг юмаа гэж бодоод л хамт хоол идэж байгаа хүүхдүүд нь анимений тухай, компьютер тоглоомын тухай ярьж эхлэхэд Юуя яг л над чиг хүүхдүүд байна да гэдэл аваа тавьшрав. Ингээд хичээл тарах үед тэр Цукаса захиралтай уулзаад үргэлжлүүлэн сурахаар шийдснээ хэлнэ. Каори Юуяг хамтдаа кафе орж белуу идийгээд дагуулад явна. Манай хүн менюг нь авч үнийг нь хараад нөгөө ертөнцөөс мөнгө олдог болсондоо баярлаад л явчихна. Юуя дахиад белуу авах гэснээ хуучин шигээ илүү дэлжинтэй болчихгүй гэд жаахан болгоомжилж чи намайг яаж таньсан юм бэ гэхэд Каори нүд чинь яг хിവэрэ байгаа болохоор нүдээр чинь таньсан гэд би биенийхээ крепенес амсаж романтиклав. Юуя ичиж тэнд байсан охтууд ямар хөөрхөн хосуудыг гэцгээв. Тэр орой Юуя шидийн ертөнцлөө очиж бүрэн хоёуг дуулгаа өмсөд аимшигтай мангастаа тулалдаж ялаад левел 235 хүрлээ. Юуя левел ахих хурд нь удаашраад байгааг анзаараад байшингаасаа холдож ойн гүн рүү явж үзэхээр шийднэ. Шин сургуульд ороод тэр өөрийгөө шинээр сорих хүсэлтэй болжээ. Хашаанаасаа гарангууд орилго чимээ сонсогдож Юуя жадаа байраад яаран очтол баахан өгсөн цэргүүдийн хажууд левел 200-тай гоблин генерал байв. Харваас аюултай тэр мангасын ард нэг охин байгааг хараад Юуя жадаа шидсэн боловч мангас хамгааллаа. Эцэст нь Юуя ялж чадсан ч охин ард чинь дахиад мангас гэж хашгирна. Юуя жадаа гаргаад л сольж ном сумаа гаргаад л сэлмээ гаргаад л тэгсээр байгаад ялж чаднаа. Нөгөө охин харин ухаан алдаад унчихлаа. Хүмүүс ирж яваа сонсогдоход Юуя үл үзэгдэх чадвараа ашиглан тэндээс нуугдав. Тэр хүмүүс нь хөлөг баатрууд бөгөөд нөгөө охиныг Лекса гүнж гэдэг гинэ. Нэг хувцастайгаа яваад л байсан Юуя маргааш нь хувцас авахар дэлгүүр ортол хүмүүс модель юм уу жүжигчин юм уу гэдэл түүнийг хараастай. Яг тэр үед дэлгүүр дотор зураг авалт хийхээр бэлдсэн найруулагч эрэгтэй модель нь ирэхгүй өгөө хийж өсөө зулгааж байв. Хосын зураг авалт байсан ч эрэгтэй модель нь өглөөжин хүлээгээд ирэхгүй болохоор ууралсан тэр байлаа. Найруулагч сүүлдээ тэр хавьяасаа өөр модель олохоор шийдэж баахан охтуудаар хүрээлүүлсэн Юуяг олж харна. Нилээн ятгсны эцэст Юуя зөвшөөрч Миу гэдэг охинтой хамт зураг авалтанд орж байхад шидийн ертөнцид Лекса гүнж өөрийг нь аварсан хүнтэй уулзахаар харанхуй ой руу явна гэхэд баатрууд нь тэр ойд хүн амьдрах боломжгүй гэд эсэргүүцсэн ч гүнж бүх хөлөг баатруудаа дагуулад явна. Баатрууд нь хэнийгээ дуурайхаар ийм зүрүүд байдаг байна гэдэл. Мэдээж хаа аваагаа л дуурайсан байлгүй. Юуя зураг авахулж дуусаад Миутэй ярилцаж яага модель хийх болсныг нь асуухад аав ээж нь дандаа завгүй байдаг учраас хүмүүсийн анхаарлын төвд орохын тулд модель болсон. Феноттэй болоод гоё байгаа. Юуя чи ч гэсэн модель болооч гэв. Гэнэт зураг авахулах ёстой байсан эрэгтэй модель нь хурч ирээд Миуг дургу багт нь ханжихаж хамт явж юм уу гэж байтал Юуя болооч гэсэн чинь нөгөө залуу нь чүмээ одоо хинбэ гэд
зөөх гэтэл юуя зэвсгийн эрдэмтэн хүн чинь тэрний хөнкөө аваа шидчихлээ. Тэгээ дотроо яана энд ажгүй залууг зочлоо одоо ч асуудалд орох байх таа гэд санаа зовсон ч хүмүүс орилоод л юу яг дэмжиж байдаг шүү. Нөгөө залууч хөөгдөж миё юу яад баярлаа. Би угаасаа тэрэнд дургу гэлээ. Харин найруулагч нь юу яг дахиад модель хийгэж чи дорхноо од болно доо гэж ятгсан ч зөвшөөрүүлж чадсангүй. Өмсөж зураг авахулсан бүх хувцсыг нь бэлэглэв. Юу ягийн зургийг үзсэн моделийн агентлагийн хүмүүс энэ хин юм болоо аль агентлагийнхан болоо гэдэл зарим захирлууд нь энэ хүнийг өөр агентлагт алдчихалгүй бушуухан олж иргээд л туслахуудаа гүйлгэнэ. Гэтэл нөгөө ертөнцид Лексагийн бааtruуд гоблинуудтай тулалдаж ялагдах шахаж байтал юуя гарч ирээд гоблиныг хөнкөө ялчихв. Гүнж би чамтай л уулзах гэж харанхуй ойг зорж ирлээ. Надтай гэрлэх үү гэдэг байгаа. Бүгд шоконд орж бааtruуд нь сандралдан Лекса гүнжийг хин гэдгээ сан ман гэдэл гүнж нь би анхны харцаар л дурлсан энтер гэдэл бөө юм болж байтал юуя энэ ойд удаан байх аюултай гэд тэдний гэрлүүгээ аваач. Юу яг үнэхээр энэ ойд амьдардгийг мэдээд тэд маш их гайхаж нэг баатар нь өөрийгөө Арселагийн хаант улсын ахмад цолтой удирдагч овон харин энэ бол Арселагийн угсаа залгамжлагч гүнж Лекса гэж танилцуулав. Юу ягийн нэрийг нь өвөрмөц нэр байна. Гадаад хүн юм байх таа гэхэд гүнж дотроо юу яг гадаадын язгууртан болгож фантазлаж үзв. Тэгснэ тэр өдөр намайг аварсанд баярлаа. Тэрнээс хойш чи миний бодлоос салаагүй анх удаа л ийм мэдрэмж авч үзсэн гэснээр дахиад л надтай гэрлэх үү гэв. Нэг өдрийн дотор 2 удаа гэрлэх санал авсан юуя юу гэхээ мэдэхгүй балмагдж байтал гүнж тэгвэл хоёулаа эхлээд найзууд болъё гэлээ. Ахмад овон таныг хаан ордондоо урьсан урилга хүлээж автал бид нар явахгүй гэсээр байгаад зөвшөөрүүлнэ. Гэхдээ тэдний улс руу очиход 5 өдөр болно гэхэд юуя хичээлээ таслахгүй тулд дараа очиё гэлээ. Гүнж харин юуяад дараа уулзахдаа бэлтгэлтэй байгаарай. Би зүрхийг чинь эзэмдэн шүү энтер гिचгээд явв. Энэ үед Арселагийн хаант улсад нэгэн маск зүүсэн нууцлаг хүн гүнжийг алуулахаар явуулсан алуурчид нь мангаст идүүлсэн байхад гүнж яаж амьд үлдчих вэ гэж гайхаж байлаа. Маска тайлтал ирэмдэг нүртэй тэр хүн хааны гэр бүлийн гишүүн болж таарав. Юуя хаантаа уулзах өдрөө календар дээр тэмдэглээд шинэ формоо өмсөд сургуультай явлаа. Бүгд юуяг харж алдартай модель юм багтаа л гэд хоорондоо ярилцсан. Юуя сургууль дээрээ хөл бөмбөгийн тэмцээн үзэж сууж байтал Акира гэдэг хүүхдийн өчгөлсөн бөмбөг хажууд нь байгаа охиныг чиглээд нисээд ирэв. Юуя охиныг цохиулахаас хамгаалж бөмбөгийг хадал бүр гол ороотглоо шүү. Бүгд л юуя ямар хурдан хөдөлгөөнтэй юм бэ гэж гайхан магтлаа. Каори биеийн тамирын хичээлд орох гэж байтал охтууд юуягийн талаар яриад яг л ханхуу шиг энтер гэж байна. Түрүү юуягийн хажууд сууж байсан Каде гэдэг охинч Каорид юу болсноо бүгдийг нь ярив. Юуя цонхоор гадаа байгаа Каори руу далдаж байтал баахан мотоциклтай танхаа гаруу давхиж ирээд л талбай дээр байгаа охтуудыг тойрон эргэлдэж бейсболын цохиураараа далааж аалав. Тэр дунд юуягийн ах эгч хоёр сургуулийнхан дээрлэхүү гаруудч байлаа. Юуягийн ах Каориг зааж бит хоёрыг дорд үтсэн охин тэр байна. Бариад ав гэхэд Каори цагдаа дуутчихсан. Одоо ирж байгаа гэж хэлсэн ч тэд юрэ айсангүй. Юуя Каориг аврахыг хүссэн ч өмнөх трауман сэтрээд бөөлийнүүдтэй нүүр тулгаас айж хөлн чичирж байлаа. Гэсэн ч тэр гинт босоод 4 давхрын цонхоор өсөрч ямар ч гэмтэл авалгүй газар буув. Юуя зэвсэггүй гар хоосон ч гэсэн дээрэмчдэгч, дээрлэхүү гаруудыгч асуудалгүй зодож Каори руу гүйтэл дээрэмчдийн босс мотоциклоор юуяг мөргөхөөр дайрахад юуя бултаж боос онголтлоо. Цагдаа нар ирж дээрэмчдийг баривчилж сурагчдыг үлдээхэд юуягийн ахын хоолойг нь нөгөө дээрэмчдийн босс нь боочгсон ихчийг нь өшөглөж зодов. Юуя хичнээн дээрлэхүүлдэг байсан ч гэр бүл минь гээд тэр хоёрт туслахад ах эгч хоёр нь баярлаж уучлалгүй. Юуя оройн шидийн ертөнц рүү орж харанхуй он гүн рүү илүү хүчтэй мангастай тулдгаар явлаа. Гэтэл нэг жижигхэн нохойг 600 левелтэй орк зодож байгаатай таарав. Арай л хүчтэй мангас байна. Би дийлэхгүй байхаа гэж бодоод цухтах гэтэл нөгөө нохойг орк бүр дивслээд байхаар нь өвөөгөө бодож зориг ороод ядаж анхаарлыг нь сарниулъя гэд дайртал нэг л цохиод ялчихлаа. Өө ийм амархан байсан бол хэрэггүй айж гэж бодоод нохоон дээр очтол архиж ууралж байснаа ухаангүй болчихлоо. Юуя түүнийг хурдхан эмчлээд
Статистикийн шалгалтад 500 левелтэй Фенрин байв. Нохооч Юя дасан Юя түүнд хар үстэй болохоор нь Найт гэдэг нэр өглөө. Юягийн статистик левел 235 хэвээрээ л байна. 600 левелтэй мангас ялчхаад байхад яагаад өөрчлөгдөхгүй байна? За учрыг нь олондоо л гэж бодов. Өөрийнхөө ертөнцид тэр Найтыг гэртээ үлдээгээд хичээлдээ ирээд найзуудаасаа нохооны дэлгүүр хаана байдгийг, нохоонд юм авах гэсэн гэтэл Каде нохоотой болсон юм уу? Зургийг нь үзье гэж дайрахад Юя ухаалаг уцсгүй гэдгийг хэлж бүгдийг нь дахиад л гайхшруул. Найзууд нь завгүй учраас Каде Юяд туслан нохооны хэрэгслүүд сонгож өглөө. Юя баярлаа гэхэд Каде зүгээрээ гэсэн ч дотроо болзоонд явж байгаа юм шиг гоё юм аа гэж. Юя орой нохоогоо салхилуулж Каори дээр очиход эргэн тойронд таарлцсан хүмүүс ямар хөөрхөн хосууд вэ гин. Гэтэл модель охин Миу бас тэр айвд амьдардаг байж байгаад тэрнтэй таарлаж Каори Миу хоёр танилцав. Миуг явсны дараа Каори саяных найз охин ч нү гэж асуулаа. Үгүй ээ, өмнө нь нэг л удаа таарлаж байсан гэд ярьж байтал хүмүүс хашгиралдаад явчихв. Нэг эмэгтэйгийн цүнхийг хүн булаагаа зүгтэж байгааг хараад Юя нохоогоо суллан дээрэмчнийг бариулав. Каоригоор цагдаа дуудуулж байтал дээрэмчин Каори руу дайраад Юяч дээрэмчнийг асуудалгүй дийлж Каориг дахин аварлаа. Юя шөнө Найттай хамт харанхуй ангон руу яв. Дахиад Орк Кинг таарлахад Найт дайрч яллаа. Гэтэл дараа нь 630 левелтэй болор бууг таарахад Юя үл үзэгдэх чадвараа ашиглан нуугдаад яаж дийлэхээ бодож байтал бууг түүнийг олж харан дайрлаа. Юя нохоотойгоо нийлж буугыг арай хийн ялахад буугнаас унсан айтм нь хаанч хүнд харагдахгүй усанд орж болдог Ван байлаа. Маргааш нь тэр хоёр маш хурдтай өнхөрдөг амьтантай таарч хан мөргүүлийн ялахад Юя левел 240 болж Найт 510 болов. Гэтэл тэр амьтны мөргсөн хаан цуурч агуу гарч ир. Дотроос нь Юя нэг хүний бие олж нохоо нь харин байшингийн эзэн шидтний бичсэн номыг авч ирж өг. Шидтэн бүх төрлийн скиллүүдийг эзэмшиж бурхантай тэнцвүүц хүчтэй болсон талаараа бичсэн байв. Гэнэт ном Юятай ярьж чамайг хүчтэй болох тусам эргэн тойрны хүмүүс чинь чамаас айж болгоомжилж эхэлнэ. Тиймээс итгэж болох хүнээ л дэрэгдээ байлгаарай гэв. Юя ид шид сурах арга замыг зааж өгөөч гэж хүсгэд шидтэн номыг бүх шидээрээ дүргэж өөрийн шид ашиглах чадварыг Юягийн бич шилжүүлв. Тэгээ Юяг ад жаргалаа олж сайхан амьдраарай гэлээ.